Эмчилгээнийхэн байр. Энэ яг эмчилгээнийхэн нэмлэг юм бэ. За өнөөдөр бие шинжилгээнд орох гээд Саран Плас эмнэлэг дээр ирсэн нэ. Гүбэн Тариогийн 3 дугаар гарцаар гараад зам гараад байт юм байна. Энэ эмчилгээнийхэн байр гинэ. Энэ хоёр дахь нь болохоор шинжилгээнийхэн цэцэлх газараад ирсэн. Хүмүүс хэлэн гинэ. Шинжилгээгээ авахгүй үлээ чинь. Багт болохоор айгүй гоё тухтай. Чимээгүй. Гоё нөө. 있어요? 네, 자꾸 이제 움직이면 안 돼요. хөдөлж болохгүй шүү. Нэгэндээ санаа зовж юм, хотоодондоо санаа зовж юм. Нэр булчирхаа. Бас хадаад Хийж байгаа юм юу? Яг одоо зовиртой байгаа юм. одоо зөөртэй байгаа нь хоолоо. Одоо яг энэ сан юм уу? Ямар зовир юм? Ямар ч гэсэн ингээд хүндүрлээд байгаа жоохон. Жоохон ядаргаар хүндүрлээд байгаа. Багц шинжилгээнд орж исэн юм байгаа юм Баггүй. Санаж мартсан одоо хүн хэлбэр юм байгаа юм. Хүн хэлбэрийн юм бол байхгүй. Шинэ унтж чадах нойрны эмнэлэг байгаа юм уу? Им уудаг юм байхгүй. Бэ 3 яханд орох чинь. Ямар 3 яхаа? Битэрийн судасныхоо, надалчрахынхоо, гэрлийнхоо. Тус-тустай хэлээд амар үнэтэй байдаг. Ихоо чинь даатгал татдаг байхгүй юу? Битэрийн судасны хол 150. Амьсгаагаа гүн аваад амьсгаа төгчээрээ. Нойл тэнд байгаа шисний шинжилгээгээ болохоор нөгөө ихлэж байгаа шээж байгаа дундах шээсээ хийвэл сайн байдаг байхгүй юу? Тэгэхээр тал орчим хийгээд өрөөдрээрээ. Эрхийн уруугаараа дараад тохоогоо тэгшлээд хоёр гараа өргөөрэй. Зих хараарай. Дараарай. Энэ яг эмчилгээнийх нь нэмлэг юм бэ. Одоо За манай нэг багц шинжилгээ ихэвчлэн хийлэгдэх шинжилгээ болохоор 20-30 насны одоо хүмүүсийн хийлэгдэх шинжилгээний багцыг манай монголчууд маань маш хийлэгдэг байгаа. За энд нь юу ордог вэ гэхээр эмэгтэй нь болохоор төлбөрийн үед эмэгтэй нь 370 мянга, эрэгтэй нь 350 мянга. За энд ямар шинжилгээ багцсан байдаг вэ гэхээр шинжээ кэжиг буюу нөгөө биеийн жин, өндөр, хараа сонсголыг шинжилгээ, чин сан бүн комиссанд болохоор нөгөө нэг таргалалт
булчингийн хэмжээ. За тэгээд уушигны ерөнхийн зураг, зүрхний бичлэг, судасны хатуурлын одоо шинжилгээ буюу цусны шинжилгээ. За тэгээд цусны шинжилгээний дэлгэрэнгүй талын төрөл, хавдрын маркерын шинжилгээ 5 төрөл. Хэвлийн эхо шинжилгээ. Хэвлийн эхо нь болохоор элэг зүс нойр бүлчирхай дэлүү. Тэгээд хотоодны зурнаас онтуултайгаа бүхний ерөнхийн зураг, умаа үзэн хавдрын шинжилгээ, эмчийн зөвлөгөөтэй байгаа. Энэ шинжилгээг маш их хэрэгтэй байна. Тэгээд танаа дээр ирсэн хүмүүс бол тэгээд юугаа орчуулгоо өнгөө хэлдэг. Тийм. Орчуулга нь болохоор өнгө төлбөргүй монгол хэл дээр орчуулагдаж хариуг нь эмч солонгосоор хэлээр орчуулга хийж өгөөд шинжилгээний хариу номын хэлбэрээр гардаг. Тэгээд ч гэсэн монголоор орчуулж хариу нэг тоо гэмээр авах. хариу 7-аас 10 хоног гэж байна. Хасгаал цаг авчихсан. Тийм. Урьдчилан цаг аваад хариу авчихсан гэдэг байна. Энэ яг ингээд нэг дор байдаг болохоор айгүй тустай юм би. Ингээд шууд тийшээ наваад тийшээ орж өглөө. Эмчтэй боллоо. Эмчтэйгээ болсон. Ингээд тийшээ оронгуудаа жумпоо өгөөд ингээд дээшээ гарангуудаа хаад өгөөд явчихдаг болохоор. За шинжилгээний хариугаа авсан. Авсан чинь бүрийн ном бодлогож өгд юм ээ. Тэгээд энэ дээр бүр ингээд айгуу гоё монголаараа бүх юм бичээд хариунуудаа ингээд хавсаргаад монголоор орчуулад ингээд бичээд тайлбарлаад өгсөн. Гэрнээ. За тэгсэн чинь миний хариу. Нэгцээ. Нэгдүгээрт нь элэгний Б вирусны дархлаагүй байна. Вакцины хийх шаардлагатай гэсэн. Хоёрдугаарт нь витамин D дутагдaltaй гэсэн. Тэгсэн чинь бид нар ерөөсөө уугаад витамин D-г эзэж яг хэвийн төвшөнд дутагдсан тохиолдолд хэвийн төвшөнд авч чаддгүй юм байна л та. Тэгэхээр заавал ингээд өндөр тунгаар 300,000-аар 2 удаа хийх хэрэг гэсэн. За тэгээ гуравт нь болохоор элэг өөхлөлттэй гэсэн. Тас өөхтэй мэдгүй дасгал хийж байгаа хэрэгтэй гэсэн. Яагаад тэгэхээр өөх тостой олон дуртай. Тэр бас айгүй муу зуршил байгаа байхгүй юу. Тэгээд дөрөвт нь болохоор бамбай нэг жижиг ууланхай байна гэсэн. Жилдээ нэг удаа харуулж агаарэ гэсэн. Тэгээд ходоод болохоор сөргөө өрөвсөлтэй хатангар шилтэй гэсэн. Энэ болохоор жоохон нэмгэрсэн байна гэсэн. Тэгээд яагаад тэгдэм бэ гэхээр нөгөө хоол идчихэд хөвтөх эсвэл хит одоо юм идэхгүй байх эсвэл амар хитэх ерөнхийдөө хооллолтын буруу зуршилтай холбоотой гэсэн. Тэгээд тэн дээрээ дэглэм барих шаардлагатай болсон. Тэгээд бүхний яхонд харуулаарэ гэхэд зөвлөгөөнөөс өгсөн дөө. Тэгээд надад айгүй таалагдсан. Тэгээд сэтгэлээсээ одоо эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж байхад хамт одоо угаасаа тэр газар ажилладаг ч гэсэн яг тэгээд өөрийнхөө ажлыг үнэн сэтгэлээсээ өгдөг бүжээд үдээ сарамтласан хэлбэрүүд бас маш их баярлалаа. Яг хэмдрэлтэй үед нь гоё таараад яг эрүүл мэндийнхаа шинжилгээнд хамрагдсан. Ерөөс Монголд өгч үзэж байгаагүй, Солонгост өгч үзэж байгаагүй нэг удаа өгч үзсэн чинь айгүй зүгээр санагдлаа. Ягаад гэвэл энэ тэнд ингээл зөөвөрлөд байдаг хэрнээ яг ингээд өвчтэй юм уу, үгүй юм уу, одоо анхаарах хэрэгтэй юм уу, дэглэм барих хэрэгтэй юм, яах хэрэгтэй юм мэдэхгүй учраас за үзүүлэлт нь хэрэг аа тий. За яхан тарахад юм байна, тийм байна. Тэгэхээр энэ дээр анхаараарай гэдэг мэдээд авсан болохоор ингээд цаашдаа дэглэм барих зүйл дээрээ бариад жилдээ үзүүлэх юм дээр үзүүлээд явна. Тэгээд яг эрүүл мэндийн шинжилгээг жилдээ нэг өгч ивэл маш сайн өгч чадахгүй байгаа үед бол ядаж дор хаяж нэг удаа өгөөд за би юу ямар хэрэгтэн дээр анхаарах хэрэгтэй юм те одоо юу дутагтаад юу ямар одоо надад одоо ямар элемент дутагтаад ямар нь илүүдэд байгаа ч гэдэг юм уу те сахар илүүдэд байгаа юм ч гэдэг юм тэрийг мэдэж авчаад тэгээд цаашаа ингээд тухайн үзүүлэх одоо
эдэрхтээ үзүүлээд ингээ явчихвал айгүй ингээд зүгээр санагдлаа. Тэгээд хамгийн гол нь эрүүл мэндийн шинжилгээг маш үр дүнтэйгээр яаж өгөх юм бэ гэдэг нь бол угаасаа одоо энд хүмүүс хамрагдаад амар сэтгэл гонсоор тэ зүгээр гэж юм зүгээр гэж юм яагаачгүй гэж ингээд үзүүлэлтээ хараад одоо зөвлөгөөхгүйгээр явуулцдаг ч юм уу. Тэгэхээр хүмүүсийн сэтгэл ханамж маш доогуур байдаг. Тэгэхээр миний хувьас зөвлөхөд бол ингээд тухайн эмнэлэгтээ Монгол зөвлөгч одоо координатор буюу ингээд зөвлөгч орчуулагчтай тийм газар тухайн хүнд ингээд бүтэн цагаар тэндээ ажиллаж байгаа тийм ажилтнтай газар очиж өгвөл маш зүгээр санагдлаа. Ажлаа мэддэг, өөрөө ингээд сэтгэл гаргадаг. Тэгээ эргээд энийг ингээд маш тодорхойгоор орчуулад өгчдөг. Тэгээд юун дээр анхаарах хэрэгтэй юм ингээд чеклээд өгчдөг. Тэгээд яг ийм газар одоо эрүүл мэндийн шинжилгээ өгвөл ядаж та өөрийнхөө одоо боломжтой цагаа сонгоод хизээч очсон одоо хизээч цагаа бэлдээд те цагаа аваад очсон одоо тухайн ажилтан байж байх учраас тэр нь маш зүгээр санагдлаа. Зүгээр нэг ингээд зуучлалын тий зүгээр нэг эмнэлэг дээр одоо нөгөө тэдэн үзүүлэлт тэдэн үеийн авъя гэдэг ч юм уу нэг тийм одоо зуучлагч маягийн одоо орчуулагч хүмүүсээр дамжуулж өгснөөс илүү яг тухайн эмнэлэгтээ ажилладаг одоо хизээч утсан яаралгүй сандралгүйгээр танд ингээд маш ойлгомжтойгоор сэтгэлээсээ тайлбарлаад өгдөг ийм ажилтнтай хүн дээр очиж одоо тийм сайн эмчнэр одоо тийм одоо эмчилгээний эрүүл мэндийн шинжилгээний газар нь тусдаа тий тогтцсон одоо орчин үеийн тоног төхөөрөмжөөр тохиолдсон тийм эмнэлэгтээр очиж эрүүл мэндийн шинжилгээг өгөөрэй гэж хүсье. Тэгээд баярлалаа. Эрүүл энхийг хүсье та бүхэндээ.